Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдалд нэг сайн мэдээ гарсныг аль биесээр зарлаж байна. Өнгөрсөн шөнө тухайлбал 2017 оны 5 дугаар сарын 25-наас 26 оны шөнө шилжих шөнө Монгол Улсын засгийн газар олон улсын зах зээлийн хөрөнгөний зах зээл дээр шинэ бонд гаргасан. Чингис бондын эхний 500 сая доллар Дэмсэн бондыг эргэн төлөх энэ дийлийг эхлүүлээд 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр аль биесээр эхлүүлсэн. Энэ ажил маань амжилттай болсон. Бонд маань боссоо. Жилийн хүн 5625 хувийнхөөтэй. Хугацаа 5.5 жил байхаар ийм бонд боссон. 660 орчим сая доллар энэ бонд гаргах ийм саналыг бид нэр хөрөнгө оруулагчдад тавьсан. Хөрөнгө оруулагч нар Монгол Улсын засгийн газрын бондыг авах санал ирүүлсэн хэмжээ бол 5.8 тэрбум долларыг давсан ийм зүйл болсон. Энэ зүйлийг олон нийтэд мэдээлэх гэсэн юм аа. Та чинь сангийн сайдын хаалцыг өгсөн. Сангийн сайдын тухай мэдээлэх хэрэгтэй байсан тийм. Энэ бол манай засгийн газрын хамгийн сүүлчийн дийл. Би сангийн сайдын хувьд энэ бондыг эхлүүлж бүх гэрээ хэлцээрүүд төр би гар үсэх сурж эхлүүлсэн ийм ажил байна. Одоо тэр өөрийг өрөө даасан гэж байна. Тийм, өөрийг өөрөөр дарж яана гэж ойлгож болно. Чингис 500 жишээлбэл жилийн 4125 хувийнхөөтэй байсан. Шинэ бонд маань 5625 хувийнхөөтэй 1.5 хувиар өндөр байна. Гэхдээ эдийн засгт үүсэж байгаа нөхцөл байдлыг дүгнээд үзэх юм бол харьцангуй амжилттай гэж хэлж болно. 16 оны 5 дугаар сард босч байсан Мазала бонд жилийн 10,875 буюу ойролцоогоор 10.9 хувийнхөөтэй байсан. 15 сарын хугацаанд Монгол Улсын засгийн газрын гадаад цаасны хөө 10.9-ээс 5.6 болж 5.3 пунктаар доошлж байгаа. Хэрвээ Эрдэнэтийн засгийн газар огцрохгүйгээр ажлаа цаашаа үргэлжлүүлэх хийгээд явсан бол бид нар ямар баримжаатай байсан бэ гэхээр 2018 оны 2 дугаар хагас гэхэд Монгол Улсын засгийн газрын гадаад цаасны хөө жилийн 1.4 орчим хувиас буун 19 оны төгсгөл гэхэд ойролцоогоор 3.2 орчим хувьтай болгохоор ийм төлөвлөгөө боловсруулаад явж байсныг та бүхэн мэдж байгаа.